За хай guys, энэ удаагийнхаа бичлэгээр Улаанбаатар хотоос Токио хот руу ер нь ямар маршрутаар очиж болох. За тэр дундаа үнэн нь ер нь ямар хувь гэдэм бэ гэдэг мэдээлэл хүргэхэд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэглүүг орохынхаа өмнө лайк болон subscribe дарцгаагаарай guys. За ингээд бичлэглүүг орцгоё. За хамгийн ихний сонгож авсан маршрут нь болохоор шууд нислэг. Улаанбаатараас Токио руу хэдүүлээ шууд ниснэ гэсэн хоёр талтай. За энэ өнөөдрийн хувьд бол миний хайсан бичлэгүүд одоо явах замууд дундаас хамгийн одоо хямдхан нь бол шууд нислэг байж бол таарлаа. За ингээд хэдүүлээ өнөөдөр бол 2 сарын 26-ны өдөр байна. За миний шууд нислэг хайсан ер нь хамгийн хямдхан болж чадсан хугацаа нь болохоор 4 сарын 14-өөс 4 сарын 21-ний хооронд бол үйлдэгдэх нислэг бол байх нэ. За хэдүүлээ энэ Мятын сая 497,200 төгрөгийн үнэтэй энэ онгоцоор бол ниснэ. За энийг ингээд дэтailing харцгаая. За ингээд дэлгэнгүйг нь харах юм бол хэдүүлээ энэ нислэг маань Улаанбаатараас өглөөний 7:45-д нисээд өдрийн 1:40-д бол Токио хотод бол газардах нэ. За эрэхтээ бол өдрийн 2:40 нисээд оройн 7:15-д бол Улаанбаатар хотод газардах. За ингэж нисэхдээ бол 23 кг-ийн чентамтай 8 кг-ийн жижиг гар тийштэй. За тэгээ цүнхээ аваад явж бас болох нэ. За ингээд энэ нислэг маань бол хоёр талдаа сая 497,200 төгрөгийн үнэтэй хоёр талдаа шууд ниснэ гэсэн үг. За энэ бол миний олж чадсан өнөөдрийн хувьд бол хамгийн хямдхан тикет байлаа шууд нислэгийн хувьд бол. За үүнтэй адилаар бас та ингэж хайж байгаад илүү хямдхан бол олох боломжтой. За тэгтээ хямдрлаа гэхэд энэ үнээс бол доош бол нэг хямдрахгүй. За Монгол улс бол өөрөө сүүл рүү нэг сая 200 тэр тикет олдох юм бол ер нь нэлээд гайгүй тикет олоод орлоо гэж бодох хэрэгтэй. За тэгээд Япон руу бол сая 400-д бол бас л ер нь хамгийн хямдхан тикетийг олж авч байна л гэж ойлгох хэрэгтэй. Энэс хямдхан байх юм бол ер нь хэрвээ та олж чадсан бол таныг бол их адтай хүн байна гэж би ботно гэсэн үг. За эхний маршрутын хувьд бол юм байна. За хоёр дахь маршрутын хувьд бол бид нар Улаанбаатараас Бээжин орно. Тэгээ Бээжингээс Токио ороод Токиогоос босоод Бээжин. За тэгээд Улаанбаатар хотод ирнэ гэсэн. За Улаанбаатараас Бээжингийн хоёр талын нислэг бол Мятын онгоц бас нисдэг. За энэ бол хамгийн хямдхан олж чадсан тикет маань бол байгаа. Хоёр талдаа 754,600 төгрөгийн үнэтэй бол ниснэ. Улаанбаатар хотоос оройн 5 цаг 55 минутанд нисээд Бээжин хотод бол оройн 8 цаг 10 минутад бол газардах нэ. За босож ирэхдээ Бээжингээс оройн 9:10 нисээд шөнийн 11 цаг 40 минутанд бол Монголдо бол ирж газарднаа гэсэн үг. За ер нь Монгол улсаас бол гадагшаа одоо гарахад бол хамгийн хямдхан нислэг нь бол дандаа Бээжин байдаг. Ер нь хятад улсын улс бид нар хямдхан гардаг гэсэн. Бээжин, Ордос, Хөхөт гэл тэднэр л бол бид дандаа хямдхан нислэг үүд чаддаг. За тэрнээс ингээл одоо юу гэдгийг Таиланд, Вьетнам, Солонгос, за тэгээл энэ Япон гэдэг ихээр харьцангуй үнэтэй болоод эхэлдэг байна. За энэ нислэг маань бол 23 кг-ийн чентамтай 8 кг-ийн гар ачаатай. За тэгээд цүнхтэй бас явж болох нэ. За тэгээд хоёр талдаа бол 754,600 төгрөгийн үнэтэйгээр бол хоёр талынхаа тикетийг авчлаа гэсэн. Улаанбаатараас Бээжин, Бээжингээс буцаад Улаанбаатар гэсэн. За үүнийхээ дараа биднэрт Бээжингээс Токио чиглэлд бол нислэг хэрэгтэй гэсэн. За хайж нэг юм дөнгөж сая гарантай нэг тикет бол олж авсан. За энэ маань бол Japan Airlines гэдэг компани байгаа Японы. За тэгээд ингэж нисэхдээ бол оройн 4:20-д нисээд за тэгээд тухайн өдрийн оройн 8:50-д бол Бээжинд бол Бээжинд Токиод бол газардна. За буцаж ирэхдээ Токиогоос бол өглөөний 8:50-д нисээд оройн өдрийн 12 цагт бол Бээжинд бол газардах нэ. За тэгээд ганц ялгаатай юм болохоор 23 кг-ийн 2 томчин дом бол авч үж болно. За тэгээд хоёр талдаа нислэх нь бол сая 88,800 төгрөгийн үнэтэй бол болох нэ. За энд нэг үнийн зөрүүн дээр бол нэг ойролцоогоор нэг 360-аад мянган төгрөгийн биш 346,200 төгрөгийн зөрүү бол гарна шууд нисэхээс. Дамжид нисэх юм бол бид нэг 346,200 төгрөгийг илүү төлж гэнэ гэсэн. За тэгвэл энэ таны аяллаас бол хамаарна. Яг тэр хэрвээ та Бээжин хотыг өмнө очиж үзэж байгаагүй бол Япон үзэгт альмаараа замаараа бас Бээжин хотыг бол үзчих боломжтой гэсэн. За тэгэж үзснээр та дараа нь ганцхан Бээжинг үзэх гэж очих шаардлагагүй болчихно гэсэн. Ингэснээр ингээд нэг хүн тутамдаа бол ойролцоогоор саяны 740,000 төгрөгийн тикетийг нэг хагасыг нь ядаж бол хэмнээд ирнэ гэсэн үг байхгүй юу? 3 гэр бүлээр явж байгаа хүмүүс бол сая төгрөг хэмжлээ л гэсэн үг. За мэдээж яг тухайн үедээ хоёр хот үзэж байгаа учраас зардал бол өндөр гарна. Гэхдээ салгаж үзнээс бол зардлын хувьд хамаагүй бага гарнаа гэсэн санаа байгаа шүү. За үүнтэй адилаар бид нэр Солонгосоор дамжиж болно. За Мят маань бол байнгын бас Солонгос одоо Улаанбаатар хоёрын хооронд бол нислэг бол үйлдэж идэгэ. За тэгээд тэр нислэгүүд дундаас ер нь харж байгаа
хямдхны л болсон байгаа. За тэр нь бол энэ сая одоо энэ нислэг байгаа. За энэ бол нийлээд хоёр талдаа бол сая 163,500 төгрөгийн үнэтэй нислэг байна. За бид нар явахдаа бол Улаанбаатараас өдрийн 1 цагаас гараад за тэгээ Сөүл хотод бол оройн 5:10-т бол газардах нэ. За ингээдээ бол Мятын онгоцоор бол Кореагийн онгоцоор бол явна. За буцаж ирэхдээ болохоор оройн 8:20-д гараад за тэгээд тухайн өдрийнхөө шөнө 11 цаг 5 минутанд бол Улаанбаатарт газардах нэ. За тэгтээ бол Asiana Airlines гэдэг компани онгоцоор бол ирнэ гэсэн үг. За энэ маань бол хоёр талдаа өөр одоо компаниар нисэж байгаа гэсэн ялгаагүй адилхан 23 кг-ын чиндамтай. За тэгээд 1 кг-ын нэг жижиг гар тийш болон цүнхтэйг орох боломжтой нислэг байх нэ. За ингээд бид нэр Улаанбаатараас Өвлийн хоёр талынхаа тикетийг авчлаа гэсэн үг. Сая 193,500 төгрөгөөр л авлаа. За үүнийхээ дараа бид нэр болохоор Сөүлөөс Токио руу очих хоёр талын нислэгээ бол авах хэрэгтэй гэсэн үг. За энд харагдж байгаа нь нэлийн хямдхан танд бол харагдж байгаа бах. За тэгэхээр энд бол хуурдаж болохгүй. За ягаад тэгэхээр энэ EasterJet, Chinair, Airbusan, Jeju гэдэг ер нь энэ онгоцууд биш үү те. Энэ Токио руу нисэхдээ бага ачаатай нисдэг 15 кг-ийн одоо чиндамуудтай яваад байдаг байхгүй. 15 кг-ийн чиндам гэдэг нэлийн жижигэн чиндам гэсэн. Ер нь бол дотор нь бол юм орохгүй. Хэрвээ та Токиод ч юм уу энэ замаараа дайрж байгаа энэ Сөүл мөвлөр бас яваад те шопинг хийх юм бол ер нь чиндам чинь дороод үрчдэг. Ер нь олигтой юм авч ирж чадахгүй гэсэн үг. За хэрвээ тэр хамаагүй би одоо яахгүй те юм авах гэж байгаа газар үзэж явж байгаа гэх юм бол эдгээр энэ хямдхан нислэгүүдээр бол нисэж болно. За тэгтээ би бол ус орондоо очиж байгаа. За тэгээ шопинг хийх хэрэгтэй гэж боддог. Ягаад гэвэл тэнд бас харьцангуй тийм хямдхан одоо чанартай брендийн хувцсууд бол байдаг учраас хувцас авах хэрэгтэй. За тийм учраас хамгийн хямдхан байж болох энэ Asiana Airlines-ийн бол нислэгийг бол сонгож байгаа. За Asiana Airline болон Korea Air хоёр бол хизээч 15 кг-ийн чиндамтай нисних гэж байхгүй. 20 кг-ийн чиндамтай ч ер нь бол нисдэггүй. За энэ нислэгүүд маань болохоор дандаа 23 кг-ийн чиндамтай нисдэг. За хэдүүлээ ороо харах юм бол 23 кг-ийн чиндам байгаач. За тэгээд мэдээж дахиад нөгөө жижиг гар ачаанууд бол багтцсан. За ингээд Сөүлөөс Токио энэ хоёрын хооронд бол сая 37,600 төгрөгийн үнэтэй бол нисээд ирэх нэ. За ингээд дахиад үнэ маань бол өсчихөж байгааг бол та анзаарж байгаа те. Хоёр дамжин нислэг маань хоёулаа сая төгрөгөөс дээш болчихлоо шүү дээ. Монголоос Сөүл рүү ирэх, Сөүлөөс Токио руу явах хоёр маань. За тэгэхээр хамгийн хямдхан бол мэдээж шууд нислэг байна. За тэрний дараа ч Бээжингээр дамжих байна. За тэгэнгүүт танд ийм сонголт гарч байгаа гэсэн үг байхгүй. Нэг явуултаараа хоёр улс үзчихье гэх юм бол одоо та Бээжинг юм уу Сөүлийн нислэгийг сонгоно гэсэн үг. За тэр дундаа би Бээжинг үзсэн гэх юм бол Сөүлөө сонгоод очлоо Солонгосыг үзлээ. Солонгосыг үзснийхаа дараа тэндээсээ шууд Токио ордоо Токиог үзлээ. Тэгээ буцаад Солонгост ирлээ. За тэгээ буцаад Монгол руугаа ирж гинэ гэсэн үг. За ингэж явах юм бол ер нь бол өгөөж ихтэй л гэсэн үг л те. Хэмнэлттэй гэсэн үг. Тухайн үед л их мөнгө гарч байгаа боловч хоёр салгаж үзнээс бол хамаагүй хэмнэлттэй бол байж чаддээ шүү. Угсаа аялж байгаа хүмүүс чинь тэгээ дандаа нислэгтэй л ихэнх мөнгөний явцдаг. Тэрнээс очоод үзэж байгаа, харж байгаа буудлал харьцангуй гайгүй байдаг шүү дээ. За тэгээд энэ удаагийн бичлэг нь бол дуусж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe-ыг дарцгаагаарай. За bye guys.